ямар нэгэн байдлаар олон өрсөлдөгчдөө өрсөлдөж байгаа. Тэднээс яаж одоо жишээлбэл ялгах вэ? Тэднээс яаж өөрсдийн гэсэн даваа ашиглаад тусдаас одоо нэг төрөлж ч юм уу бизнесээ илүүлийн амжилттай явуулах гэдэг байна. Одоо яг одоо сүүлийн хараад үзэхээр IT гэдэг маань бизнесийн байгууллагын яг том priority болоод одоо хэрэгсэн байна. Ихэнх байгууллагын захирал, ихэнх байгууллагын IT яаж байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулахад IT-г ашиглах вэ? Яаж байгууллагын тэр процесс юмнуудыг анхааруулахад IT-г ашиглах вэ? За IT гэдэг нь одоо өнөөдрээс илүү харилцаа холбооны технологи яаж ашиглах вэ? За мэдээж тэрийг яаж хамгийн бага гаралтайгаар энэ системээ ажиллуулах вэ? Тэр тухай гэдэг нь өөрөө маш том толгойн хүч болж байгаа тийм. Энийг л одоо бид яг энэ дээр харагдж байгаа шиг энэ бүгдийг ингээд хамгийн сайн төгс байдлаар хэрэгжүүлж чадах юм бол өнөөдөр танай байгууллага түрүүний хэсэгт зураг дээр харагдж байгаагаас батаасаа илүү тавбар илүү нэг асуулт явуулж авах боломжтой байна гэж харж байна. За байгууллага болон тэр тухайн байгууллагын хэрэглэгчид тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагаа дээрээс хамаарат одоо хэрэглэгч болгон байгууллага болгон өөр өөрсдийн гэсэн онцлог тийм шин чанартай тийм байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн арга барил. За зарим нь одоо жишээлбэл ингээд харилцаа холбооны технологи юу ашиглах гэдэг байна. Зарим нь технологиосоо харилцаа холбооны технологи шийдвэр үйлчлэгээ ерөөсөө байхгүй тухайн байгууллага нэг мөч нэг секунд ч одоо үйл ажиллагаа явж чадхаагүй ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд ялгаатай байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг байгаа. За энийг технологиос аваад үзэх юм бол одоо орчин үеийн 21-р зууны байгууллагууд ерөнхийдөө технологиос ашиг холбоотой болсон. Гэхдээ тэр технологийн давуу талыг ашиглах гэхээр ихэнх байгууллагуудаар гарч байгаа проблем нь энэ олон технологи, энэ олон шийдэл, энэ олон бүтээгдэхүүн яаж хооронд нэгтгэх юм бэ? Яаж энэ одоо интеграшн гэдэг юм хийх вэ гэдэг нь маш том толгойн хүч болсон. Энийг хэрэглэгчид юу хүсдэг вэ? Ерөөсөө өөрсдийнх нь хамгийн амархан ашиглаж болохоос өөрсдөө удирдах болохоос тийм технологи за удирдах ажлын өөрөөр хүсдэг IT-ийн ажилтнууд ч юм уу тэр технологийн тухайн байгууллагын хэсэг үл ерөөсөө тийм системийг бий болгохыг ерөнхийдөө зорж ажиллаж байна. За энэ болгоныг одоо жишээ нь яг нэгтгэж байгаа шийдэл одоо арга зам гарсан юу гэдэг түрүү ярьсантай манай энэ хамгаалах зүйлээ ярьсан. Unified Communication гэдэг байгаа нэг систем чинь байна. Энэ хэлээд байгаа биш. Энэ бол ийм софт компьютер архитектур байна. Архитектураар хэмжүүлээ ингээд бүгдээр байгууллага дээр ингээд маш сайн хэрэгжүүлж чадах юм бол за тэр ашаалаа асуудал шийдэх одоо юу гэдэг те аудио видео конференц болоод хэрэгжиж ингээд бүгднийг нэгтгэхэд яг хэрэглэхэд тайлбархан илүү үйл ажиллагааг автоматжуулсан байгууллагынхаа үйл ажиллагааг илүү нэг шатнд илүү гаргах тийм байдлаар зохион байгуулж чадах юм бол өнөөдөр танай байгууллага бусдаасаа ялгарч чадах нэ гэж харагдана. За Unified Communication яаж бид нар ашиглах юм бэ те? Ямар зүйлээр ашиглаж болох юм бэ? Мэдээж мэдээж өөрсдийнхөө үйл ажиллагааг илүү сайжруулах хамгийн гол зорилго нь хэрэглэгчтэй хамгийн сайн үйлчлэгээ өгүүлэх гэдгийг ашиглаж болно тийм гэж юм уу. За мэдээж дотоод ажилчид нь хязгаарч хаанаас ч гэсэн үйл ажиллагаа ажиллаа явуулах, хэрэглэгчтэйгээ уулзах, хамтран ажиллагчтайгаа одоо харилцах гэдэг юм уу. Тийм байдлаар одоо зохион байгуулах. За дээрээс нь тухайн танай байгууллагад хамгийн тийм сайн уучлан гаргах бизнесийг үйл ажиллагаа зохион байгуулах. За саяны хэрэгслэр хэрэглэгч болгон дотоод ажилчид за өөртөө холбоотой ерөөсөө хин байдаг, байгууллагатай холбоотой ерөөсөө хин байдаг. Тэр болгонтойгоо маш хэлбэрээр холбогдож харилцаагаа бодит болгож ашиглахад ерөөсөө Unified Communication гэдэг энэ архитектур чинь зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн цаг үед бидний ажиллаж исэн ажлын орчин бол өнөөдөр ерөөсөө одоо шаардлага хангахгүй болсон. Бид нар өнөөдөр одоо тайпинг хэвлээд явж байгаа цаг үед ерөөсөө өнгөрсөн байгаа 5 мэдж байгаа тийм. Цаас хэвлээд цаас одоо энэ шиг ийм ингээд ажлын ширээгээр байдаг үеүүд ерөөсөө өнгөрсөн байгаа. За одоо бидний ажлын орчин байгууллага дэлхийн Монголын байгууллагын орчин яаж өөрчлөгдөж байгаа юм бэ? Ерөнхийдөө одоо жишээлбэл хэрэглэгч хаана явж ийн цагт барилдахгүй, ажлын байр одоо тухайн одоо байгаа цэвээс хамаарахгүй гар утас ч юм уу, за аудио видео конференц тухайн байгууллагын
ERP сайт маркетинг хүчлэн эдгээр зүйлсийг ашиглаад явчих юм бол тухайн байгууллагын ажилтнууд заавал 8 цагаас орой 6 цаг хүртэл ажил дээр ажиллаж гэсэн юм ийм зүйлээр саасан байна. Эдгээр байх юм бол хэрэглэгч ажилтнууд өөрөө хаач ирсэн ажилтаа хийгээд тухайн байгууллагын бизнес тасралтгүй яваад байх боломжтой болчихъя гэдэг зүйлээс харагдаж байгаа. За эндээс болчлоо сая тэр Unified Communication гэсэн одоо дотор холбооны шийдлийг яг манай нэг хамт хийсэн. За би өөрөөр хэлбэл архитектур дээрээс нэг салгаад веб конференц, видео конференц, аудио конференц гэсэн энэ зүйлсээр нийлүүлсэн болоод ярив. За энэ веб болон видео конференцээр бид нар ямар асуудлуудыг шийдэж чадах юм бэ? За бид нар нэгдүгээр одоо бид нар хуралтай өглөө болгон одоо баг хэлцээрээ уулзсан дээр за нэгдлийн өглөө болгон өдөртөн менежментийн хурал болгох гэдэг юм бол олон салбар гэрчтэй газрууд ерөнхийдөө тэр уулзалт хурлуудаа онлайнаар meeting center гэдэг ч юм уу ийм байдлаар видео конференцээр шийдэж болно. За дараагийнх нь тренинг центр тийм манай ихэнх одоо 21 аймаг юм уу хөдөө орнуудаас салбартай байгууллагуудтай тулгардаг гол проблем ерөөсөө байгууллагын хүний нөөцөөр хэрхэн чадварч болох вэ? Тэдгээр байнгын сургалт семинар оруулж ажилтнаа одоо хөгжүүлэх вэ? Мэдээж байгууллагын гол зүг ерөөсөө ажилтан тийм тухайн ажилтан алтмуу хаагч сайн байх юм бол тухайн байгууллагын бизнес ерөөдөө сайн байх гэж дүгж ажилтан дээр суурилсан тийм компани хөлбөл хүний нөөцийн тэр сургалтын систем маш чухал болж байна. Тэгэхээр тэр хүний нөөцийн тэр сургалтын систем дээр бид нар бас энэ онлайн видео конференцийн системийг одоо сургалт байдлаар ашиглах болно. За манай боловсролын яам ч юм уу боловсролын салбарт education салбартууд одоо онлайнаар одоо 21 аймагтайгаа Монгол улсын одоо high school-ийн одоо бус сургалтч ч юм уу за шаардлагатай одоо оюутнууд ч юм уу одоо ийм бүх тренинг дээрээ ч гэсэн бас ашиглах боломжтой. За дараагийнх нь болохоор event center. За яг одоо өнөөдөр бид манай байгууллагаас энэ зохион байгуулж байгаа шиг ингээд бодит одоо нэг цэгт одоо хүн хүчийг хүн одоо хэрэглэгчээ цуглуулад яг нэг цагт ингээд event хийдэг бол маш тийм өндөртэй. Одооний процесс бол хэрэглэгч болгон тухайн цагт одоо заахтай авах завгүй авах гэдгийг бид нар шийдэж чадахгүй тийм. Тэгээд за нэг зочид буудлын нэг одоо хоолыг одоо турист тийм тэр дөрөв маш өндөр зардалтай за тэгээд ингээд урсгал зардал тэр юмны чинь зааж maintenance гэх нь өөрөө маш өндөр болчихдог. Гэтэл энийг одоо бид нар яагаад ийм event center буюу яг онлайнаар одоо хэрэглэгчдийн тэр event-ийнхаа мэдээллийг одоо өгөөд ингээд харилцан ярилцаа зохион байгуулж болохгүй ч тийм. Одоо та бүхэн мэдж байгаа дэлхийн топ 100 компани Fortune 500 тийм Fortune 50 гэдэг тийм тэдний одоо яг технологи бэйсд компаниуд ерөнхийдөө event-үүдийг бол харж ах 2 жилийн удаа хийж байгаа. Гэхдээ бид нар тэр event хийхдээ яг тэр event-ийн өмнө виртуал тийм event-ийг дандаа зохион байгуулдаг. Тэр нь юу гэж нөхөр тухайн тэр яг бодит орчин зохион байгуулж байгаа event-ийг яг хийхэд ойролцоогоор 1000-2000 максимум байж чинь гэсэн тодорхой байна. Бид нар очиход бол одоо жишээлбэл олон улсаас дэлхийн өнцөг болон бүрээс очиход доор байж одоо нэг хэрэглэгчид хичнээн минут олонний зардал гарч байна. Тэрний шийдлийн тулд бид нар яг өмнө нэг юм 2 сарын өмнөөс ихсэн виртуал ийм event үүсгэж зохион байгуулдаг. Тэрэнд нь олонгод нөгөө бодит event зохион байгуулалтаас бараг 10% илүү хүмүүс хамрагддаг. Тэрнийх нь өгөөж нөгөө on-site team event-ээс хамаагүй илүү өөр өгч байгаа. Тэгэхээр энэ байдлаар бид нар ч гэсэн бас ашиглах болно. За хамгийн сүүлийнх нь болохоор бид нар support center тийм хэрэглэгчдийн ямар нэгэн одоо проблем асуудал гаргахаа гэж бодоод бид нар хэрэглэгчтэй онлайнаар шууд нүүр харж яриад ямар нэг асуудал байгаа юм уу? За шаардлагатай та компьютерээр хэлцэг шийдэлд надад харуулж. За би хүмүүжил за шийдэлд нөгөө хэрэглэгч ингээд асуудлаа шийдүүлээд ингээд проблем харуулах бодсон шууд тухайн шийдэж өгч байгаа ажилтан маань өөрөө шууд компьютерийн хэрэглээс аасаас удирдах одоо асуудлыг шийдэж өгөх юм уу? Ингээд ирэх юм бол энэ чинь өөрөө нөгөө асset байгаа янз бүрийн хэрэглэгч тухайн байгууллагын ажилтнуудын асуудлыг шийдэх гэдэг юм. Support дэмжлэг дээр маш хэрэгтэй зардал хэмнэс асуудлууд авчиртай. За үндсэн энэ дөрвөн юм basic одоо ойлголт дээр одоо хэрэглэгдэж юм болох байна. Веб видео конференц асуудлууд маань тийм. За Grand Streaming Solution дээр яг саяны миний ярьсан шийдвэрийг зохицоор одоо хэрэгжүүлдэг байгаа. Аудио конференц, видео конференц, веб конференц,
За бусад одоо UC integration системүүдийн байрлал гэсэн одоо таны шаардлагуудыг бол одоо бүрэн хангах юм шиг байна. За эндээс би нэг нь онцлээ. За хамгийн сүүлд Transgenius гаргасан энэ IPv4 тоогуудын cloud based юм web media conferencing систем байгаа. За энэ систем яг яа гэв вэ? Энэ системд хэрэглэгчид маш олон боломжийг олгож байгаа. Нэгдүгээр одоо жишээ нь саяны ярьж байгаа видео конференцийг та possible танай энэ бодлын өрөө багтаах тань дээр одоо камерыг авч тавиад одоо cloud-аар хэрэглэгчдийг хаанаас чамаагүй ажилтнуудаа хаанаас чамаагүй холбох боломж байна. За магадгүй танад аргач гадаадд одоо ажиллаар явж байлаа гэж боддог байна. Та өөрөө YouTube-д одоо бодлынхаа өрөөнд сууж байгаа юм бол гадаадд байгаа захирч нь шууд одоо энэ бодлын өрөө чинь кол хийж орж ирэл та хоёр шууд захирч нь гар утсан дээрээсээ та одоо бодлынхаа өрөөнд шийдэх байдлаар бодлыг боломжийг олгож байна. Энэ давуу тал зөндөө